гарчгийн жагсаалт үүсгэе. Гарчгийн жагсаалт автоматар үүсгэхийн тулд баримтад агуулгадах гарчгуудад Home tab-ийн Stylus бүлэгт байрлах гарчгийн форматыг хэрэгжүүлнэ. Жишээ нь Heading 1 тохируулагдсан форматыг бүлгийн гарчгуудад хэрэгжүүлж болох юм. Харин Heading 2-т тохируулагдсан форматыг бүлэг доторх дэд гарчгуудад хэлбэржүүлж болно. Энэ мэт цааш үргэлжилнэ. Иймээс гарчгуудад форматыг оруулахын өмнө эхлээд эдгээрт форматыг тохируулах нь зүйтэй. Stylus бүлгийн буланд байрлах дараах товчийг даръя. Жагсаалтын доор байрлах Manage Stylus товчийг даръя. Харилцах цонхны эдгээр жагсаалтуудаас Heading 1-ийг сонгоё. Түүний форматыг өөрчлөхийн тулд Modify товчийг дарна. Энэ хэсэгт font, size, өнгө гэх мэт хүссэн тохируулгуудыг хийж болно. Жишээ нь өнгийг улаан болгож өөрчлөе. OK товчийг даръя. Энэ мэт жагсаалтаас Heading 2, 3, 4 гэх мэтийг сонгож форматыг өөрийн хүсснээр тохируулж болно. Ингээд тохируулсан гэж үзвэл OK товчийг даръя. Одоо эдгээрийн форматыг гарчгуудад хэрэгжүүлье. Эхний гарчгийг сонгоё. Энэ нь миний хувьд бүлгийн гарчиг учраас Heading 1 тохируулагдсан форматыг сонгохоор шийдлээ. Ингээд түүн дээр нэг удаа даръя. Дараагийн гарчиг. Бүлэг доторх дэд гарчиг. Дэд гарчгуудад Heading 2-т тохируулагдсан форматыг хэрэгжүүлье. Түүн дээр нэг удаа даръя. Баримтыг цааш үргэлжлүүлэн харъя. Дараах жижиг гарчгийг сонгож Heading 3-т тохируулагдсан форматыг хэрэгжүүлье. Энэ мэт баримт дэх бүх гарчгуудад форматыг хэрэгжүүлье. Гарчгуудад форматыг хэрэгжүүлж дууссан бол эдгээр гарчгийг нэгдсэн байдлаар харцгаая. View tab-ийн Navigation pane сонголтыг сонгож өгье. Дэлгэцийн зүүн талд гарчгууд дараах байдалтай харагдана. Аль нэг гарчиг дээр дарах үед түүнтэй холбоотой мэдээлэл дэлгэцийн баруун талд гарна. Одоо гарчгийн жагсаалтыг үүсгэе. Гарчгийн жагсаалтыг эхний хуудсанд үүсгэе. Энэ мэдээллийг дараагийн хуудас руу шилжүүлье. Курсорыг байрлуулж Preferences tab-ийн Table of Contents товчийг дарж жагсаалтаас Insert Table of Contents-ийг сонгож өгье. Show Labels хэсэгт дэд гарчгуудыг гарчгийн жагсаалтад оруулах хэсгийг шийдэж өгч болно. Өөрөөр хэлбэл хідэн түвшнээр дэд гарчгууд жагсаалтад харагдахыг тодорхойлж өгнө. Энэ сонголтыг сонгосноор тухайн гарчиг баримтын хэддүгээр хуудсанд байрлаж байгааг илэрхийлэх тоо жагсаалтад нэмэгдэнэ. OK товчийг даръя. Гарчгийн жагсаалт дараах байдалтай үүснэ.